За сайн байцгаана уу? Ингээд Перу улсаас мэдчилж байна. Тэгэд би Перу улсыг үнэхээр ийм гэж бодож төсөөлж ирсэнгүй бүр айгүй сони юм байна. Би сонин газраас эхэлж байна. Энэ нэг ийм хан байгаа үз Перугийн. Энэ ингээд 10 км урт үргэлжилдэг ийм хан заяа. Тэгээ энэ ханыг юу гэж нэрлэдэг вэ гэхээр Ичхүүрийн хан гэж нэрлэдэг. Яагаад ингэж нэрлэдэг вэ гэхээр ингээд Перу ийм юм байна. Ядуусаа бүр ийм ханаар тусгаарлаад одоо ингээд харагдах бах та бүхэнд энэ хэсэг бол хамгийн ядуу хэсэг нь заяа. За манайхан төр хүлээж байгаарай. Танд яг одоо ямар нэгэн зүйл худалдаа авах хэрэгцээ шаардлага байгаа юу? За одоо жишээлбэл энэ хөшгөө солио ч юм уу те. За нэг юм шинэ сандал худалдаж авъя. За магадгүй зурагтаа солио шинэ бүйдэн худалдаж авъя. Малгай худалдаж авъя ч байдаг юм уу те. За эсвэл та аялалд явах гэж байгаа бол одоо юм нэг үүргэвч худалдаж авъя. Чемдан худалдаж авъя ч гэдэг юм уу. За энэ ч юу вэ? За одоо энэ ажил дээр юм уу гэртээ нэг юм сейф худалдаж авъя те. За энэ үлгүр хүртэл байгаа. За тэгэхээр та юу худалдаж авахыг хүсэж байна? За тэр бүхэн чинь Shopee Hub эмээн дээр байрлаж байгаа. Та Shopee Hub эмээн рүү орсноороо хятадын үйлдвэрээс нь шууд одоо хятадын карго үнгүүгээр 21 аймаг 9 дүүрэгт гэрлүүгээ хөргүүлэн авах ийм боломжтой байгаа. Тэгээ магадгүй танд санхүүгийн бэрхшээл байгаа бол Shopee Hub эмээн рүү орцсноороо урьдчилгаагүй, хүүгүй, хуваан төлөх нөхцөлтөөр ингээд зээлээр бас худалдан авах ийм боломж байгаа. Тэгээ Shopee Hub эмээн маань бол Монгол залуусын Монгол компаниудын хийсэн Монгол үйл ажиллагаагаа явуулдаг компани. Буух эзэнтэй, буцах хаягтай ингээд таны амьдралыг ийм сайхан хэлбэрчилсэн энэ Shopee Hub эмээн рүү таныг яг одоо орж захиалга хийхийг санал болгож байна. За ингээд бүгдээрээ Перу улсынхаа аяллыг үргэлжлүүлье. Хятадаас шууд захиал Shopee Hub цэг юм байна. Тэгээ ядуусаа болохоор ийм ханаар ингээд тусгаарлаад за энэ болохоор ингээд баячууд буюу дундаж давхаргын хэсэг. За ийм айхтар ийм ялгаатай ийм нийгэм юм байна Перу. Одоо ингээд та бүхэн харалтаа энэ ингээд энэ ханны цаана ингээд ядуус нь амьдарч байгаа. Энд баячууд нь амьдарч байгаа. Тэгээд энэ ханыг бол одоо BBC болон CNN маш олон ингээд дэлхийн нийтийн хэвлэлүүд энэ бол ичхүүртэй зүйл юм а. Тэ ийм хан ингэж босгож болохгүй гэгээд зөндөө шүүмжилсэн. Тэгээ энэ ханаа нураана гэж одоо шийдвэр энэ төр гарсан боловч ингээд нураахгүй. За ингэж бол амьдрт юм байна. Тэгээд энэ ерөнхийдөө Перуд ирж байгаа хүмүүс болохоор яг одоо миний энэ ард байгаа энэ дундаж давхарга болон баячуудын хэсгээр нь ингээд яваал аялал их гоё улс гэж бодоод байдаг. Гэтэл ийшээ нь бол жуулчд ордгүй юм байна. Орж чаддгүй юм байна. Угаасаа энэ айгүй аюултай юм байна л да. Тэгээ одоо болохоор энэ ядуусын энэ хэсэгт нь юу яатсан байгаа юм бэ? Сая 3 сарын 25-нд бүр төр засгаас нь онц байдал зарлаад 1000 ийм цэрэг оруулсан байгаа юм байна ийшээгээ. Тэгээ энд болохоор цэргүүд яах гэж орж ийн гэхлээр нөгөө гэмт хэрэг нь айгүй ихсээд тэгээ гэмт хэрэгээ ингээд буулгах зорилготой ингээд юу яасан юм бэ? Онц байдал зарласан юм байна. Тэгээ би бол одоо яг энэ ард байгаа хороол руу орж үзэхээр ингээд хөтөж ахтайгаа гутлаа тослоод зангаагаан өмсөөд Занга цэг байна. Монголын иргэн бүрд ажлын байр. Shopee Hub-ийнхаа бодолтыг өмсөөд нэг юм хөтөж ахалсан. Can you introduce yourself, my brother? Hi, hello, how are you? What's your name? Jose, my name is Jose. Nice to meet you. Very nice to meet you. And how old are you, brother? 68 years old. 68. Very nice to meet you. Very nice to And meet you. what's his name? Hello, my name is James. James. Nice to meet you. Yeah, nice to meet you. За ингээд ах маань бол Richmond Consulting-ийн Right, that's very nice. Thank you very замун much. Tokyo AP малгай өмссөн байгаа. Тэгээд залуучууд нь бол энэ хашааны цаадах би өчигдөр 2 хөтөчтэй ярьж үтсэн. Ийшээ бол орохгүй гэж ингээд маш аюултай гэдэг үүний цаана. За тэгээд ярьж ирж нэг юм ах боллоо. За тэгээд ямар ч юм ингээд Перугийн энэ шинэ амьдралтай бүгдээрээ танилцъя. Барилгын хэж бүрэн зураг төсөл барилга угсралт Richmond Consulting. And brother, and what's your opinion about the wall? The wall is right or wrong? What do you think? Most of the people seeing is not good, but some people think it was necessary. Yeah. Yeah, that is the difference. Yeah. Because
You know, if you are rich and you live in a place like here, Yeah. and beside the area live poor people, Yeah. there's a lot of robbers. Robbers. Many times come to rob and to attack the people, to take their money and Ah. everything. And then maybe they must to do something to protect Yeah. themselves, okay? Sir. And then I think it's all right. Right. Yeah. Oh. It's all right. What's the problem? Why that people have to come to this place? Yeah. They live over side. Yeah. Why they have to come here? Yeah. Yeah. Is it possible to friend richest families' childrens and poorest families' childrens will be the friendship? Maybe some, but not. It's not a problem. That happened was these people is rich people. Yeah. Need service at home. People to work in the home and the Yeah. gardens and everything. And then people from other side come to work in this place to Yeah. these rich families. Yeah. Yeah. But the problem was later, after that, the robbers come to rob here also, and Yeah. that was the beginning of the war. Yeah. And will be safe in the poorest area? Hmm? Will be Safe? safe in poorest area. We are going to poorest neighborhood. During day, like now, by car, we can go. We will go to other side. Yeah. Now we go around. We go. It's very far. Yeah. But we go, and you will not. I think maybe if it's possible to go to the top. I don't know. I'm not sure. Yeah. Okay. But we will try. Yeah. Yes. Let's try. За тэгээд энэ ханны наан одоо байгаа энэ одоо хөрөнгөтэй айлууд бол их гоё юутай юм ба шүү дээ. Ийм гэрийнх нь хашаа нүртэл ийм айгүй өндөр чулуун хашаа тэгээд том хауснууд за тэгэл их гоё машинууд бас түрүү ингээд явж байхад харагдаж байна. Oh, it's a beautiful house. Энэ бол бас их гоё хаус ба шүү дээ. За ингээд гих мэтчлэн бол энэ хавийн орчин бол их гоё ногоон ийм одоо тогтчлттой. За тэгээд гоё ийм хувийн хауснууд бол бас маш их харагдаж байна. За тэгээд энэ хэсэг бол зам бол их зэрлэг маш их эвдэрхийтэй. Тэгээ ер нь бол амар крауд газар байна энэ. Хэвээ галзуурмаар юм байна энүүгээр. Тэгээ энүүгээр бол бууж алхуул камера шөрүүлчнээ л гээл энэ жолооч маань хилээд байгаа юм л та. Тэгээ яг нь ер нь бол буугаад алхацсан ч яг энэ олонний газар уулан л миний өмнөх улсуудын туршлагаар бол гайгүй л байдаг юм да. За тэгээ энтх юм бол одоо хог шороо өнөр танаар замын хөдөлгөөнд оролцож байгаа байдал тэгээд энэ хаваар таарч байгаа хүн амтан гээл энэ бол зөвхөн галзуу газар байна уу. Brother, why we can't go out in this Sorry? area? Why we can't go out this area? Because it's very dangerous. Because there's a lot of robbers. Robbers? You take your camera, the cell phone, everything you have. Besides Yeah. the place where live the robbers. Robbers. Yes. Ah. Robbers, yes. What do you think? Do people sell any drugs here? Any drugs? Drug, yeah. Drug? Yes, of course. People no make but sells Sells. drugs. Yes. Энэ бол яг надад Могадишуд явж байгаа юм шиг санагдчих шүү. За ингээд нөгөө хорол дотроо ороод ирсэн байна. Тэгээд ингээд харахаар бол нийл ийм тоос шороо. Ола. Нийл ийм тоос шороо тэгээд ийм яг л нэг Афган интерт байгаа юм шиг. Yeah, it's really not safe, especially during night. At night is very dangerous. Yeah. 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 If you see the houses over there, in that
in all the hill. Yeah. That is really poor area. Really poor area. It's impossible to go by car. Yeah. And if you go walking, it's danger. Yeah. Thank you. Can we go upstairs? Yes. Yeah. Are you okay? Yes. Yeah, okay. За ингээд одоо ингэж байгаа бит хоёр бол нөгөө ханныхаа нөгөө талаас нь нэг энэ ядуусын хорооллын дээрээс нэг харчмаар байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ ядуусынх нь хороолтой хэсэгт бол энэ дээшээгээ юу юм байна? Машин тэрэгтэй төрөөнийх шиг ингээд гарчиж болохгүй юм байна л да. Тэгээд ингэж явган алхаж гарах юм байна. Hey brother, can you ask some families maybe come the houses? What? Sorry? Can you ask some families? Some, yeah. Can we enter to the home? Okay. I will give them tip. Okay. Yeah. I will try. I will try. За ингээл дээшээ явж өгдөг юм байна да. Тэгээд энэ юу яаж байгаа? Нохоонууд бас их юм байна шүү. Энэ ингэж байгаа байхгүй юу? Одоо яг энэ Перуд ингэж онц байдал зарлаж энэ гинт хэргийг багасгах ямар гол яг үндэслэл нь байсан бэ гэхээр нөгөө дээрэн болон тэгээд сүрдүүлж барьцаалдаг юм бол амар юм байна. Одоо нөгөө гадны иргэн гэхээс илүү энэ нөгөө ханы нөгөө талд байгаа хүмүүсийг барьцаалаад тэгэнгүүтээ нөгөө ATM-нээс картаар нь мөнгнүүд авахулдаг юм байна л да. За ийм бас гинт хэрэг бол маш нийтлэг болсон юм байна. За энд бол бас Монголд байдаг нэг дүр зурагтай их ижлэхэн зүйл харагдаж байна. Энэ болохоор ингээд тэр чигтээ оршуулга юм биш үү? Ингээд нас барсан хүмүүсээ энэ чинь ингээд оршуулцдаг юм байна л да. How many persons are Christian in Peru? In Peru, Yeah. is 90%. Over 90 More than 90 is Christian. Christians. Catholics is like 90%. 90%. Католикийн христийн шашинтай. Тэгээд бол ингээд яг энэ амьдарч байгаа хэсэгтээ бол бас ингээд шарил мэрэлтэйгээ хамт ингээд амьдарчдаг юм байна. Энэ хэсэг бол ингээд битүү шарил байна л да. Бас өнөр бол маш их хурц байна. За нөгөө алдарт хан маань ингээд харагдаж байгаас тэрүүгээр дээгүүрээ төмөр тор татцсан. За бит хоёр одоо яг нөгөө ханныхаа ядуусын хороолтой хэсэг дээр нь гараад ирсэн байна. Тэгээ энэчнээс бол ингээд энэ хорооллыг ажиглаж харах юм бол маш их юм тоосон дарагдсан одоо афган жим шиг тиймэрхүү юм нөхцөл байдал харагдаж байна л та. Тэгээ одоо энэчнээс ингээд доошоо буугаад бит хоёр бас энэ хорооллынхаа амьдрал дунд нь орохын захмах энүүгээр нь бас үйлчлэгээний юмнууд юу вэ? Ask. Yeah. За тэгээд энэ ханныхаа наан байгаа бас энэ Hola. My name is Tege. Su nombre es. Mi nombre es Justina Marcela Mendoza. Christina. Yeah. And what is her business? It's a restaurant. It's a store. Store. It's when a store, the lady work making. Her business. Yeah, it's her business. Yeah. And I would like to ask your opinion. And what do you think about this wall? Yeah. ¿Qué opinas sobre ese muro de la vergüenza? Bueno, para mí, digo, acá hay abominación, porque acá son 30.000 de pesos. The lady lived here 11 years, Yeah. and the wall was built 8 years ago. Yeah. The opinion of this lady is because to separate the poor people and the rich people is discriminated. In this side of the wall live the poor people, but these poor people work to Yeah. make money every day. Yeah. And on another side live the rich people, but inside this rich people there is a lot of politics live there, and the Politicians. are corrupt. Corrupt. Yes. Does she like the wall? What? Does she like the wall? Like or not like? I don't understand what. you mean. Does she love the wall or No, not? no, no, no. No. She hate the wall Hate the because wall, it's discriminated for her.
Yeah, Or yeah. these people live in this place. Yes, I also hate the wall. Can you translate to her? I also hate the wall. You what? I also hate the wall. Él también odia ese muro, dice. I don't like. ¿No estás de acuerdo con la discriminación? No, no está de acuerdo. Yeah, and can I explore, visit your home and just want to explore? The home? Yeah. Puede grabar su casa adentro, ver cómo vive. No, adentro no creo ya. Porque No. ya mi mamita está viejita, está No, está dormida. bien, no hay problema, señora, no se preocupe que eso es su decisión. Bueno, si me va a construir mi casa, puede mirar. And No creo, no creo. ¿Y cómo está? No hay cuartos, hay un solo cuarto. is she owner of this restaurant, right? Owner, boss. Ah, Is she boss of this restaurant, right? usted es la jefa de este lugar, de este... Sí, yo vivo acá. Es un negocio, ¿no? Sí, un negocio. Yes, yes. Yeah, and how much do you earn per month? Every day, Yeah, how much do you earn per day? Per month or per month? pay? No. Per month. How much does she earn money? No, but she's her store, is her business. Yeah. And she make money, I don't know, al mes, ¿usted cuánto más o menos gana un negocio? Semanal, ganas 200, 100, 200. 100 or 200 soles a week. So Yeah, it's not it's much mean money. I think $20 US, right? $20 US, right? It's around. How much US dollar? We're like $80, $70 a week. Week. It's not big money. It's very poor money. Yeah. It's very few money. Yes, thank you for talking to me. Muchas gracias. You're welcome. Muchas gracias. Ahora sí. Yeah. За одоо ингээд ханныман нөгөө ханныман доор бас юм байгаа дэлгүүрээс санаа бодлыг асууж байгаамаа. Энэ Su opinión sobre el muro que ha sido construido acá en el cerro. Mi opinión es que a mí, para mi persona no me incomoda. Yeah. To this lady is no problem the wall. no problem. No problem. Does she like or hate? It's just normal. Just no normal. problem. No like, no hate. Why it's not normal? Why? Porque no le parece malo, no le molesta. ¿Por qué no me molesta? Porque la gente de acá, de nuestro nivel bajo, de seguridad para ellos, ¿no? Yeah, okay. The lady say, because she understands then the people is poor, live in this side of the wall, is very, it's not clean, it's not honest, and then before the wall, the people from this side went to put the garbage on the other side, and they went to try to take the things and the houses and appropriated the other things in the other side. And then she's seeing is the right of the people on the other side to build the wall. Yeah. Build this own world. Yes. Yes. Muchas gracias. Yeah, okay. За тэгээд мохтойгоо явсаар байна. Тэгээд янз янзын үзэл бодол бол хэлж штэ тий. Зарим нь бол одоо маш их олаа. Зарим нь бол энэ ханыг бол үзий ядж гинэ гэж тэгж гинэ. Манай энэ ах бол энэ хан бол байх ёстой гэж үзээд байгаа. За саяны дэлгүүрийн ихч бас ингээд олаа хэлж штэ тийм ээ. Тэгээ мэдхгүй надад бол энэ хан ерөөсө таалагдахгүй байна. Би ингээд ийм баян ядуу бадуу юу яагаад байгаа юм биш. Ингээд баяныг нь зүхээд ядуусыг нь өмөрөөч ч юм уу. Зүгээр ийм хан байх ёсгүй тий. Ер нь бол энэ ядуусын хорооллоо байхгүй болгоход төр засаг нь анхаарах ёстой болохоос ш төрөөс ингэж одоо хан хэрэн босгоно гэдэг бол надад их буруу санагдчихэв. Энэ бол яг нөгөө ханны доорх нэг юм уулаа нэг айл байна. Тэгээд энэ айлыг бас сонирхож үзье гэд бас бит хоёр. ¿Cómo es su nombre? Walter Fabián. Walter. His name is Walter. Walter, yeah, my name is Tegi. Yeah, can I see? My name is Tegi.
Mucho gusto en conocerlo. Su nombre es Segin is 세계. Segit es su nombre. Yeah. Igual, nos gusta a mí conocer. Yeah. Can I see your home? Ya, si es posible ver su casa adentro, grabar y preguntarle cómo es que consiguen el agua en esta área que no hay instalaciones. Ah, ya. Bueno, nosotros acá, como usted verá, hace tiempo no teníamos esta carretera. Y esta carretera lo hicimos a los tanques de agua. Ya. Ok, voy a decirle. Ok, Walter, ¿no? Sí. Walter say the 4 years ago they built this route because they don't have water installations, nothing, and then to carry the water from Yeah. down, they had to By walking? transport walking to Oh. the top to this Ah. place. The 4 years ago they made the route to come the truck container water Yeah. to this place, and then every week they come and give the water to these people. Do they purchase the water? It's not free, right? Not free, they have to pay. Have to pay. Yes. It's a balloon, is a water balloon. Yes, this is a container of water Ah. over there. And where is the toilet and the restroom? Where is the toilet, restroom? No, tampoco tienen baño. No, todo es silo. Silo. Yeah, they don't have a bathroom like the big houses normally, no. They have a silo. It's called it. This is a hole in the. Where is the hole? ¿Dónde es eso? Lo tengo acá interior. In the house, in the The inside? in the phone. Yes. Every Inside. houses has silo. Every houses. O sea, es un hueco. Hole. Yeah. Can I see your house? And Tapamos. Yeah. let me enter, please. Ajá, ese es el Yeah. ¿Puede ver adentro? Sí, ahorita. Sí. Sí. Y por ahí, como le digo, para el aguate, ¿Una qué? para reforzar la carretera, hacer los muros. Yeah. That the route this way to come the truck Yeah. was made by the force of these people living in this area. It's not the government made nothing. Yeah. And actually they are collecting money to build the wall containers of the route. Yeah. By concrete. Yeah. Yeah, they have to collect money and then they construct the container of the route, no? Yeah. Made by Road is mean concrete. road. Yes, Road. yes. Y ese muro estamos haciendo todo. To see the house. Yes, please. Yes. Yeah. Yes. Okay, puede ser posible. Okay. За гэртээ оруулахар болчлоо. Oh, Casi de madera. I see. Acá me va a hacer cuando también para The waters. para que me dure. Ajá. Yeah. How many children does he have? How many what? Children's? ¿Tiene niños? Sí, dos, justo no sé si se encuentran en el camino. Lo que han pasado con Sí, su dos. señora. Sí. Yeah, two children. Two children's. And is there any gangsters in midnight? Can you ask to him? Is there gangsters in this place? Gangsters. Gangster. What mean? Gangster. Gangsters? Yeah. Robbers. Yeah. Can you ask to him? Me pregunta si en esta zona hay delincuentes también viven. Okay, he said in this area where we are now, it's new, it's not too old, and then most of the people living down here come from the province, and then it's quiet, it's not danger. Not danger. No people, bad people live here. Everybody works, but down where we was with the car. Yes, it's more dangerous. More danger. You see, because Maybe there are more some robbers, more gangsters. gangsters, Oh, yes. yeah. How many rooms in your house? Sí, Yes. mi sala. Аа. Ajá. За энэ нэг онцлогийн өрөө. Es el dormitorio. Sí, el dormitorio. Bedroom. Yes. Yes. Thank you. Bedroom. And what is the room? ¿Es de cocina? Sí, acá es la cocina. The kitchen. Kitchen.
Sí, acá mi cocina. За юм. Энд бано. За нойл нь бол ер нь Монгол хэв маягийн. Sí, acá es el baño. Ese es el silo. Bano. Yeah, I know this bano. Sí. I know. Yeah. You also have in Mongolia. In Asia. Yeah, have. Yeah, same. El silo está acá. Similar. Yeah. Yeah. Él viene de Mongolia y dice que también allá Чи энэ бас юм суултур мултуртай хийсэн байх шүү нойлоо харин ч бүр. Washing. За энд ингээд угаалга юм байна л да. What? Does he rent this house or owner? Does he rent or own house? Su casa, ¿no es cierto? Sí, sí, mi Yeah, casa. it's the owner. Owner. Yeah. Acá como ve acá tiene un techo de calamina nomás. Yeah. You see, Yes. the walls are made by wood. Yeah. The ceiling is like calamina is made by Ah. latón. Is a cheap construction. Yeah, cheap construction. Cambiar cada dos. What is his opinion about the wall? ¿Cuál es su opinión sobre la pared de la esa Como peruanos que somos, veo que como nos ve como indiferencia, ¿no? Porque discriminan? no- Exactamente. He's no accord. He doesn't like the wall. He doesn't like the wall. He doesn't like the wall. Uh-huh. Yes. Doesn't have Oh, gracias. much gracias. За гоо ингээ ус мусаар бас дайлж байна. Бас гой зөчлөнтгой байна өө ингээд. No, nada. Muchas gracias. За ингээд ямар ч үсэн ирсэн газрынхаа айл руу нэг заавал орж үзмээр санагдаад байдгийн. Ингээд айл руу орж үзлээ. Одоо доогуурах амьдрал дунд нь орноо. За тэгээд саяны орсон айл бол нэлээд бас гайгүй амжиргаатай айлтаа ер нь орох юм байна да гэж би бодож байна. Тэгээд яг гэвэл энүүгээр ингээд одоо машинтай явахаар бол бүр салж унахж байгаа юм би дайшингууд энэ төр бол бас маш их харагдаж байна. За одоо эрхэм махтаага бит хоёр саяны хорооллын доор байгаа захын орчим ирсэн байна. Тэгээд би нэг зүйлийг анхны удаадаа харж ийн л да. Одоо Латин Америкийн миний 7 дахь 8 дахь улс. За тэгэхэд би яг юм түг явдаг юм Латин Америкийн улс ерөөсө харж байгаагүй байна. Изэ түг. Тэгээд энэ түг болохоор нөгөө зүүн өмнөд Азад яваад идэг түгээс арай өөр. Тэгээ энэ ерөөсө хотын төвөр нь харагдаг юм да. The food? Hermanita, she is eating. What did she say? Yeah, look what she is eating. Yeah. hermanita rebelde. Muchas gracias. Muchas gracias. За юм тук байна. Hey brother, I have a question. And tuk can enter to downtown? Not, no can. Only can. around here. Just in poor areas. Like Yeah. За тэгээд юу юм бэ штэ? Энэ дог тэнд амар нохоо байна. Энэ түг болохоор юу руугаа хот руугаа ордгүй юм байна. Угаасаа би энэ хотын төвөр ерөөсөө түг хараагүй байхгүй. Би чинь бол бас аюулгүй байдлаа бодоод хотын төв хавцаа нь буусан. Тэгээ эн чинь ирсэн чинь ийм шал өөр ертөнцлөө ороод ирж байгаа байхгүй. Ингээд нэг түг мөхтэй зүүн өмнөд Аз маацч юм шиг Африк юм шигтэй. Одоо энэ лангуу энэ байгаа байдлыг харахад тэгээд ийм юм байна. За тэгээд ийм учиртай. Одоо энэ Перу улс бол ер нь Монголтой их ойролцоо заа эдийн засгийн үзүүлэлтээр одоо нэг хүнд ноогдох орлого гэж байдаг штэ дотоодын нийт бүтээгдэхүүн. Тэр нь бол одоо Монгол 5,000 гарантай байдаг бол энэ ч 6,000. За Монголын ядуурлын төвшин бол 27.8% буюу 3 хүн тутмын одоо нэг нь амжиргааны төвшнөөс доогуур амьдардаг бол Перу улс яг адилхан 28% ядууралтай буюу одоо амжиргааны төвшнөөс доогуур амьдардаг 3 хүн тутмын нэг нь амжиргааны төвшнөөс доогуур гэсэн үг. Гэхдээ эднийх чинь нөгөө 34 сая
хүн амтай байхгүй юу. Тэгэхээр энэний 30% гэдэг чинь ингээд 10 сая хүн ядуу байхлаар амар болоод тэгээд дээр нь гэмт хэрэг мэрэг нь мэдээж 10 сая хүнээс бол амар гарна шүү дээ. А монголчин болохоор нэг 3 сая гарan болохоор 27% гэхээр нэг 1 сая хүмүүс л ядууралтай гэд. Тэгээд түүнээс биш бол яг харьцааны адилхан зүгээр тоогоороо бол энэ хүн ам ихтэй учраас ингэж их харагдаад байгаамаа. За тэгээд ингэж гадуураа захтай байж агаад дотор бас юм захтай юм байна. Тэгээ яг надад бол юу яагаад байгаа юм л та. Нөгөө Африкийн амар захуудаар явж исэн болохоор ерөнхийдөө энэ зах мах бол надад зөвөр нормал хэвийн тий цэвэрхэн санагдчихээн. Тэгээд ерөнхийдөө ингээд Перу хүмүүс юм царай бол ингээд ажиглахаар ийм зүүн өмнөд Аз хүн юм шиг тий. Hola. Is a for Ramen. Ramen. Muchas gracias. Yeah. За ийм гомон зарж байгаа юм байна. Тэгээ ер нь царай төрхийн та бүхэн хараад байгаараа Чили бол ингээд нэг харахад их тийм Европ дуу юм шиг ингээд царайтай харагдаад байдаг байсан бол энд бол ерөөсөө ингээд хүмүүс нь бол нийтлэгдээ ийм Европ царай харагдахгүй байна. Гэхдээ Испани бол колонд байсан улс. За бас малын дотор эрхтнүүдээ зардсан байж энэ what animal is this tango? What? What animal? Юуны хэл юм бол cow. Cow. Үхрийн хэл. What is this? Cow. Үхрийн хэл болон Entrance parts of the cow. дотоод эрхтэн гэж шүү. Тэгэхээр энэ юу байх нь вэ? Уушиг, муушиг, зүрх, мөрх. Энэ гүзээ байна. Yeah, stomach, yeah. I know. За юм үхрийн бас малынхаа дотор эрхтнийг би өмнө нь ингэж боддог байсан. Монголчууд л зөвхөн ингээд ааруул ээзгийн айрыг тараг хийдэг уудаг тий. Тэгээд нэр хоньны толгой малын эрхтэн энтрээ дотоод эрхтнээ иддэг гэж боддог байсан. Тэгэхэд бол ингээд хаа байсан Араби улсуудад ч тэр тий. За Латин Америкт ч тэр. За Төв Аз бол ойлгомжтой. Төв Азийн орнууд ч тэр тэгээд хаа сайгвал идэж хэрглэж боловсруулж иддэг. Африкт бас тийм байсан. Дотоод эрхтэн энтрээ иддэг. Энэ гоё 100 настай шүү дээ. Хятадас шууд захиал. Shopee Hub цэг юм байна. За Монголд нөгөө гулгаан массажч билүү нэг байдаг шүү дээ. Тэг ингээд энэ тэнд нэг гэрлийн шом мондор ингээд массаж энтергээд зар тавьсан байдаг. Тэгээд энэ нийтийн төвөөр нь явахаар бас ийм массажны зарууд айгүй их ингээд энэ тэндгүү наацсан байдаг юм байна. Тэг өөрөөр хэлбэл массаж хийлгээ гэвэл одоо ийшээ залгаад ингээд байшлыг наваад массаж энтер хийлгэж юм байна л да. Одоо энэ дахиад нэг массаж хардаа. Зөндөө байна уу юм массажны юм. Тэр ингээд ерөөс алхан дутанд юм янз янзын өнгөтэй массажны саналууд байна. Тэгэд ийм юм билээ. Перуд болохоор биеийн үнэлэлт бол 18 наснаас дээш бол хууль ёсны зөвшөөрдөг. Гэхдээ хоригддаг юм нь юу вэ гэхлээр за энд бас дахиад ийм массаж. What is this? Do you know? What is this? Malo. Massage. Yes, I know. It's Only massage or any extra service? What do you think? it's muy común. Extra service, right? Extra information. In no cal. Yeah. It's not safe, yeah. No. What is you from? Sorry? Where is you from? Country? Yeah. Mongolia. Yo soy argentina. Thank you. Igual manera. Thank you, sir. Senora. Hola. From Mongolia. Yeah. Nice to meet you. Nice to meet you. Where are you from? From Mongolia. Oh. Yeah, and you? Close India, right? Mongolia. Asia. Asia, yeah. I mean, Thailand. Yeah, it's Mongolia in between Russia and China. Oh, Kazakhstan, Mongolia. wow. It's Where are you from? I'm from Peru. Peru. Cusco.
Cusco. Oh, Cusco is nice place. I 20 know. hours in bus, far Yeah. away, but it's cold. Yeah. In the night. Yeah. In the day, beautiful. Yeah. Good food, good people, ayahuasca. Well, your English is very good. Thank you. Thank you, sir. Where are you going? I'm just walking in Central Square. You need to go museum, Yeah, Catacuba. yeah, I'm just walking here. It's my baby. Yeah, it's how much? It's for food, hungry, my baby. Uh, I need money for yeah, yeah, no, yeah, yeah, yeah. thank you, sir. If you need tourist guide, I help. Yes, it's for you. One more, please. Yeah, One more for her. For her, one. yeah, yes. I'm giving you 10. It's around $3. $2. Yeah. Thank you, Yeah. my friend. Have a good Bye day. bye. За энэ чи бас Монгол мөнгөөр 11,000 төгрөг өгч байгаа чинь болж шүү дахиад өгчих гээд. Тэгээ одоо саяных бол жишээ нь юм багхгүй юу? Хүний сурсан юм ерөөсөө нөгөө юу яадгүй те. Одоо илүүддэггүй. Англи хэлээр ингээд багсаг ярьдаг болохоор надтай яриа үсгээд ингээд мөнгө авчиж байгаа байхгүй юу? Хэрвээ англиар ярьдаггүй байсан бол битгаар ойлголцохгүй тэгээд би ингээд яваад өгчих байсан л да. За тэгээд одоо би ингэж байгаа энэ Перу улсын Лима хотын төв талбай руу ирж байна. Тэгээ ерөнхийдөө энэ ийм аюулгүй энэ хэсгээр нь бол ингээд бол ганцаараа явцсан хамаагүй дээр одоо ямар нэгэн хөтөж гэдэг нөгөө ахтайгаа бол өчигдөр аюултай газраар хангалттай явцсан тий. Тэгээ бол энэ төв талбайгаар нь өнөөдөр төв талбай болон ер нь энэ Лима хотын үзэж харж болох одоо сонин содон зүйлийг нь бол ингээ ганцаараа яваад үдцсэн амар байгаа. Одоо яг энэ доогоор гарч байгаа MLC бизнес сургууль одоо 20,000 инженерийг Монголд IT технологийн инженерийг үндэсний хэмжээний одоо ийм том төсөл хийж бол бэлдэж өгч байгаа. 20,000 одоо IT инженер. Тэгээ энэ бол магадгүй нэг 5 жилийн дараа 10 жилийн дараа бол Монголд маань өгөөж нь бол маш одоо үр дүнтэй ирэх нь бол дамжиггүй. За ингээд төв талбай руу орж ирлээ. Одоо энэ чинь ерөнхийлөгчийн ордон болон хотын захиргаа сүм музей байгаа гэж би дуулсан. Ерөнхийлөгчийн ордон нь яг аль юм би сайн мэдэхгүй байна л та. Энэ хэдийн нэг нь байж таарах гад байна л да. За одоо хэл ойлголцохгүй л дээ. Hola. So where is the president office? President. Is this president? Gracias. Энэ болж тарах гэдэг шүү. Ерөнхийлөгчийн ордон. За тэгээд энэ чинь нөгөө ерөнхийлөгчийн засаглалтай улс шүү дээ. Ерөнхийлөгч бол засгийн газар бүх юмаа удирддаг. Тэгээ ерөнхийлөгчийн байна ордон бол даруй төлөв сайхан ордон байна өө. Нүүдэнд нь харуул хамгаалтанд зогссон байна. За ийшээч бол намайг нэвтрүүлнэ гэж мэдээж байхгүй бах. Ер нь тэгээд төв талбай хавцаанаа бол цагдаагийн харуул хамгаалт бол маш их байдаг юм байна. Ола. Тэгээ цагдаа нар нэхгүй юу юм? Найрсыг би одоо ингэ өчигдрээс хойш анзаарч байна. Юм асуухаар амар гоё ингэж тусалж өгдөг. Тэгээд айгүй гоё найрсыг инээсэн тийм цагдаа нартай юм байна шүү. Перу улс. Gracias. Muchas gracias. De nada, señor. Gracias a usted. За ингээд далайн иргэн дээр ирсэн байна. За Перу улс маань бол бас юм гоё далайтай. Тэгээд энэ юу байгааз одоо өчигдрийн тэр ханны цаатах амьдрал тий. Энэ өнөөдрийн ханны доторх амьдрал хоёр бол ингээд харьцангуй юм өөр бүр шал эртээс өөр байгаа байхгүй юу? Одоо энд ингээд урд байгаа хүүхдүүд бол тий ингээд энэ урд байгаа хүүхдүүд бол жишээ нь ингээд гоё эрүүл саруул, эрүүл орчинд ингээд гоё эрүүл агаарт өсөж хүмүүжж гин тий. За гэтэл бол тэр ханны цаана өчигдөр ямар амар тийм шороо тоостой хүнд хэцүү байсан. Одоо энд ингээд газрын теннис тоглож байна. Тэгэл спортоор хичээлэл. Тэгэл энэ ч юм цагдаа харуул хамгаалттай. Байшин бол
орон сууцнууд нь бол айгүй гоё юм байна л да энэ хавих. За тэгээд ийм нэг амьдрал байдаг. Гэтэл нөгөө буланд бол ингээд шал өөр амьдрал байгааг өөрийн биеэр ингээд бас харж байна. За тэгээд энэ далаа руугаа бүр ингээд ийм урт доошоогоо буудаг ийм шаттай юм байна. Тэгээд тойроод нэг ямар ч байсан гоё номхон далайн ирэг дээр ирээтгэх. Тэгээд эн чинь бол яг удахгүй зүгээр ер нь ийм юм шиг байна. Энэ хүн болгоны ийм нэг аялдаг өөрийн тэр сонирхдаг зүйл гэж байгаад тагшиг байгаа. Зарим хүмүүс бол ингээл энэ далайн ирэг мэрэг дээр байгаа л тий. Тэгэл ингээл дэлгүүр мэлгүүр хисээд ч юм уу музей зүзээ үзээл эсвэл зарим нь ийм нэг барилгыг их гайхаж ширтээлтэй энэ хийц мийц архитектур гэл тийм байд юм шиг байгаа. Надад бол энэ яг үндэ далайн ирэг дээр нэг цаг болоод тэгэл үүдчих тийм ба тэгээ муухай халуун нэг тийм гоё биш үгүй. Тэгээ надад бол одоо яг миний аяллаа хобби юу вэ гэхлээр ямар ч очисон улсынхаа тий ийм жуулчны туристик газраар нь биш яг л ийм игэл ард түмэн донд ороо тэр хүмүүстэй ингэж харилцаж үзэх нь л одоо миний хамгийн их сонирхдаг очисон улс орныхоо одоо аялалд хамгийн сонирхдаг зүйл байна гэдэг юм уу. За тэгээд далаад гарцтай улс гэдэг гоё юм уу. Одоо энэ залуу байлаа гэхэд энд ингээл машина тавиал тэгэл энэ цанаа өмсөөл тий. Ингээл одоо шууд гоё далаа дээр гоё цэнгүү хөгжилж байгаа л буцаал ингээ машин унаа явчихна гээл тэгэхээр гоё гоцтой. Яг манай Монгол улс маань бол далайгүй далаад гарцгүй хоёрхан хөрштэй. Гэхдээ бол сайхан болноо манай улсаар. Пачакамак. За өнөөдөр би ингэж хотоос цаахан гарыг гээд энэ Пачакамак гэдэг нэг юм төөр хот байт юм байна л да. Тэгээд тэр хот руу явж байгаа архитектурын зөв автобусандаа суулаа гэж бодлоо шүү дээ. Google-ээс хайж байгаа л суусан. Тэгээд ийм автобусанд суучлаа. Би тэгээд энд ирж байгаа анхны монгол хүн гинэ. Hello madam. Hello. Can you tell me am I first Mongolian? Yes, it's the first tourist in Peru from Mongolia. Yeah. Welcome to Peru. Thank you so much. Gracias. За ингээд ямар ч байсан анхны монгол аялагч энэ ихчийг харж байгаагаар өмнө гэхдээ монголчууд ирж исэн бахал гэж би бодож байна. Ямар ч энэ ихчийн үед бол хамгийн анхны монгол аялагч нь харж байгаа юм байна. Пачакамак гэдэг энэ музей рүү ороод тэгээд гол юу бол энэ л юм байна. Одоо би энд очих гээд байгаа байхгүй юу? Ерөөсөө энэний хажууд буюу энэ хавцаа ирсэн байгаа юм байна. За тэгээд 2000 жилийн настай л одоо ийм барилга руу явах гээд байна л да. Барилгач явах архитектур руу. За тэгээд музейг нь ямар ч хийснийг ингээ эргээд тойроод харвал Монголд нэг алтаар ийм том Чингис хаан хийсэн шүү дээ. Тэрийг бол би ерөөсөө буруутгахгүй байгаа юм л да. Одоо жишээ нь зүгээр ингээд энэ музей рүү ингээд орохлоор тий. За мэдээж ингээд энэ за Франц хэл дээр юм байна. Гэхдээ бол мэдээж л ойлгомжтой нөгөө Линкагийн тэр 2000 жилийн өмнөх л хүмүүсийн л Hola. Yeah. You can take pictures, but not video. За видео хийхгүй юм байна. Энэ түрүү нөгөө Чингис хааны алтан өшөөрийн тухай ярьжсэн чинь камер унтраалгацсан. Үргэлжлүүлээд нэр тэр яриагаа дуусгах тийм. Тэгээд тэр бол зүв гэж би бодож байгаа. Яагаад тэгэхээр бэ штэ. Одоо ингээд энэ улс улсын музей рүү орохоор мэдээж нэг хэдэн онд тэгсэн ингэсэн хэдэн онд эдэлж хэрглэж хийсэн зүйл ийм тиймгээл юмнууд байна л да. Зүгээр түүхийнхээ хувьд вау гэд гайхмаар. Гэтэл яг ингээд бодит нүдэрээ хараад хүүхэн ямар сони юм бэ гэхээр юм бол бас манай тэр музейн Чингис хааны тэр алтаар хийсэн хөшөө юм билээ шүү. Би бол тэгж бодож. Тэгээд тэнцэнэ бол сайхан бид нөгөө бичлэг зураг мураг бол ерөөсө гадна дотны бүх хүмүүсийг чөлөөтэй хэлэх ёстой. Ер нь бол аялал жуулчлалд өндөр хөгжсөн улсууд тэр бичлэгийг энд бичлэг хийхгүй, тэнд бичлэг хийхгүй гэдэг юм байдаггүй юм билээ л дээ. Яагаад тэгэхээр одоо ч нөгөө тэрийг илүү ил гаргаж сошиал тавьж ийж хүмүүс тэрийг үзчихэж тийм ээ. Одоо Facebook мөнхээр нь тархаж ийж хүмүүс тэрийг сонирхож очиж үздэг болохоос биш нуугаад одоо энийг
бичлэг хийж болохгүй, тэрийг ч болохгүй гэд ийм байвал бол нөгөө хүмүүс нууц байвал сонирхож ирнэ гэж бодоод байдаг. Гэтэл тийм биш. Илүү нөгөө янз бүрийн гадна дотны орны хүмүүс, дотоодын хүмүүс нь ч бичлэг хийгээд тэрийг нь сошиалоос нь хүмүүс үзчихэж ирдэг юм лээ шүү. Тэгээд ийхүү Пачакамак гээд 2000 жилийн өмнө байгуулагдсан. За Инка гээд одоо үндэсний Инка эзэнт гүрний үед үүсгэн байгуулсан за ийм балгас байна. Тэгээд би яг нэг ийм хүлээлттэй байсан. Ингээд энэ бол нөгөө аялал жуулчлалын бүс болохоор ингээд айгүй олон жуулчд байгаа л одоо жишээ нь монголоор төсөөлвөл нэг тэмээ мэмээ морь зөр унуулдаг нэг баахан хүмүүс байдаг шиг бас нэг ийм үндэсний онцлог лама мамаага энэ төр харуулсан ийм жуулчдын үйлчлэгээ энтертэй ийм л газар байх гэж төсөөлсөн. Тэгээ жоохон төсөөлснөөс өөр байна. Энэ бол ингээл цаашаа ингээл алхаал одоо яг сонирхдаг ийм хуучин барилгын архитектурын тэр сонирхдаг хүмүүс үзвэл ингээл их том ингээл энэ тэндгүй энэ сүмүүд нь байна л та. 3 ийм сүмийн төр байгаа гэдэг аахгүй. Бодвол нэг нь тэр нэг нь тэгээд ийшээгээ ч юм уу байгаа бах. Тэгээд яг нэг үгүй хэлэхэд миний хувьд бол ингээд нөгөө хизээ үлээ нэг Монголд нэг Япон жуулчин цогтайжийн балгасыг очиж үзчихэд нэг үйлсэн гэдэг штэ. Би ингэж явж ирж байхад энийг л үзээд болоо юм уу гэдэг шиг. Миний нэг тэр хүлээлтээс нэг жоохон өөр байчлаа. Ашгүй зориг биеллээ. Лама гэдэг амтнаа ашгүй харчихлаа. За яг би чинь түрүү тэнд явж ирсэн шүү дээ. Ингээ бууж ирээд бас энд юм байгаа юм байна. Энэ айгүй том биетэй амт юм байдаг юм биш. Тэгээд энийг бид нар нөгөө лам гөрөөс гэж яриад байдаг шүү дээ. Тэр бол буруу юм билээ шүү. Энэ гөрөөс биш тэмээний төрлийн амт гэж л. Энэ өндрөөрөө бол ер нь надтай чацуу юм байна. Юу ямар хөрх юм бэ? Энд тийм гороо ширхэг байна. За. Ашгүйдээ би нэг энэ амтныг одоо анхны удаа харж байгаа байхгүй. Тэгээ би энд ирээд энэ амтныг харна гэдэг юм хүлээлттэй байсан. Тэгсэн ашгүй энэ яг энэ үүднээс жоохон хажууд тийшээ яваад байж байгаа юм байна. За ийхүү ямар ч байсан лам гөрөөсөө үзээд за тэгээд зөв автобусандаа суугаад тийм руугаа буцаж байна. Автобус нь үнэхээр чөлөөтэй юм аа. Орж ирээд маруучин цэхэр цаад дууссан. Muy alegre y muy linda. Muchas gracias. Muchas gracias. Muchísimas gracias por ahí. Gracias. No hay duda que estas canciones son inolvidables. За ингээд 2 км-ийн ойролцоо буугаад ирлээ. Тэгээ автобусанд бол амьдрал үнэхээр өргөдгий байж тээ нэг айгүй чөлөөтэй орж ирээд юм зардаг, дуулж хуурдаж мөнгө гуйдаг. Тэгээд саяны Савко хоёрыг харсан чинь ингээ нэг сонь нэг тийм өрөвдөөч юм шиг нэг тийм айгүй сонин мэдрэмж бас авчлаа. Би өмнө нь Зүүн Тиморт бас нэг ингэчээсэн. Зүүн Тимор гээд миний улсын аяллаа бичлэгээ та бүх үзчихсэн бол амар ядуулт улс байсан тэр улс. Одоо Монгол улсын бараг 1960 мар 50 он ч юм уу. Тэрнээс ч өмнө үе шиг юм ямар ч барилгачлалт байхгүй. Тэгээд тэнцээ бас нэг ингээд аав хүү хоёр ингээд яг далайн ирэг дээр ингээд нэг ямби дугуйтай ингээд тэгээ хүүхэд нэг 6-7 настай айгүй ингээд баярлаад инээгээл юу ч мэдэхгүй тэгээд аавыг харахаар амар шаналцсан тэгээд хүүхдээ сундалцсан. Тэгээ би бас нэг өрөвдөөд Германд нэг $20 явж ирсэн. Өгчийж билээ гэж. За ингээд шиг нэг 2 км алхаад тэгээ бууд руу очичнаа. За тэгээд ингээд одоо баян ядуусаа ийм өргөстөө ийм ханаар тусгаарлах нь та зөв гэж бодож гин үү, буруу гэж бодож гин үү тэгээд комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд би энэ дундуур бас нэг зүйл хэлэхээ мартсан байлээ. Перу улсын иргэдийн дундад цалин $540. Одоо Монгол мөнгөөр нэг 2 сая төгрөг. Тэгэхээр зөвхөн нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүн Монголтой ойролцоо, ядуурлын ойролцоо байхаас гадна дундад цалин орлого бас ийм дундад цалин хөлсөн ийм Монголтой ойролцоо юм билээ. Тэгээ ер нь бол эдийн засгийн хувьд яг л Монгол шиг ийм улсаар аяллаа. Нэг онцолж хэлэх юм бол одоо Перу улсын хүмүүс бол үнэхээр тийм гоё бас
халуун дотн тийм ээ ингээд ийм найрсаг, ийм сайхан айс зантай, тайван дүлгөөн ийм гоё хүмүүс байлаа. Ингээд миний дараагийн очих улс бол дэлхийн одоо офшор бүсүүдийн нэг ийм Панам улс байгаа. Ингээд Панам улсын бичлэгээрээ уулзцаая.